За сайн байцгаана уу? За өнөөдөр манталт буюу одоо бидний астрологийн чартанд хамгийн одоо том үүрэг гүйцэтгэдэг орд болох манталт одоо ярих гэж утсан. Бид бол 3 ордноос шалтгаалж ерөнхий одоо бидний зурлага, ерөнхий зан характер бол гардаг. Үүний хамгийн чухал одоо том нөлөө нь бол манталт юм аа. За манталтыг бид нар яаж мэдэж авах вэ гэхээр бидний төрсэн цаг маш чухал байдаг. Аль улс орнд төрсөн бэ? Таны төрсэн одоо цаг хугацаа, цаг минут гэж байгаа. Энэ маань бидний манталтыг гаргаж ирдэг. Манталт маань 1 цаг 30 минутын зайтай ордуудаа бол сольдог учраас тодорхой цагийг мэдэхгүй бол одоо та өөрийнхөө ямар ордны манталттай вэ гэдгийг мэдэж чадахгүй. Тэгээд зурлага маань буруу гарах боломжтой байдаг. Тэгэхээр энэ удаагийн видеогоор бид нэр манталт болон бие физиологийн одоо байдлаар яаж одоо өөрийнхөө манталтыг мэдэж авах вэ гэдэг тал дээр нэг жоохон мэдээлэл өгж энэхүү видеог хийж байна. За үхрийн ордны манталттай хүмүүс маань ямархуу зан ааш, ямархуу одоо гадаад үзмжийг үр дагавладаг вэ гэхээр үхрийн орд маань астрологийн 2 дахь гэрт байрладаг. За тэгээд үхрийн орд маань сугар гаригаар удирдуулдаг. Сугар гариг маань санхүү, хайр дурлал, гоо сайхан гэд бидний ерөнхийдөө бол гадаад ертөнцид өөрийгөө ил харуулдаг гоё эсгүүдийг бол одоо манай сугар гариг маань хариуцдаг учраас үхрийн ордны хүмүүс маань эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ маш царайлаг, маш одоо тийм сайхан юм таатай энергийг өрөөсө гаргадаг хүмүүс байдаг. Үхрийн ордны манталттай хүмүүс маань гол анхаарал тэдний хамгийн эмзэг хэсэг бол хүзүү байдаг. За хүзүү хэсэг бол маш өвчлөнт ямархан хоолой нь өвддөг. Эсвэл ямарваа нэг төрлийн бамбаа өвчтэй. Эсвэл нэг тийм эмзэг амархан зүйлд эмзэгшдэг хоолойны хувьд байдаг. За тэгээд энэхүү үхрийн ордны манталттай хүмүүс маань газар бие махбодтой учраас маш тайван, гаднаас нь ингээ харахад маш тайван боловч маш амбицтай. Тийм хүмүүс ерөнхийдөө бол үхрийн ордны манталттай хүмүүс байдаг. За тэгээд хүзүү нь одоо эмзгээс гадна маш юм өргөн, булчинлаг. За зарим талаараа богинохон хүзүүтэй байх боломжтой. За богинохон гэхгүй одоо тухайн хүмүүсийн хүзүү их анхаарал татдаг. Яагаад гэвэл хүзүү нь юм бахим, эмхтэй үхрийн ордны манталттай бүсгүүчүүдийн маань хүзүү юм бахим, өргөн юм байдаг боловч мөр болон ташаа нэм гоё зөөлөн хэлбэртэй юм доошоо унсан юм зөөлхөн юм мөр болон ташаа хэлбэр нь маш тийм гуайлаг бол бие физиологийг бол гаргадаг. За тэгээд маш гоё тайлтай. Эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ энэ ордны манталттай хүмүүс бусдад маш тийм таатай, тийм царайлаг, гоё бие хаатай, тийм нэг харьцаа маш зөвхтэй, зөөлөн юм дулаан харьцааг үүсгэдэг болон хоолойны өнгө нь маш тийм содон хүн ингээд сонсоход эргэж харахаар тийм содон хоолойны өнгийг бас үр дагавладаг. За энэ хүмүүсийн маань гол одоо анхаарал хүзүүн дээр явагддаг учраас зүйлт зөөх. Нэг бол үнэт чулуун зүйлтнүүдийн цуглуулгатай, нэг бол хүзүүний юм силикон ороолтнуудыг цуглуулдаг. За ерөнхийдөө бол энэ хүмүүс маань материал маш сайн таньдаг, материалыг маш сайн үнэлдэг учраас гоё тийм материаллык зүйлсүүдээр өөрийгөө хөрвүүлэх дуртай. За даа ялангуяа өөртөө тийм гоё материалтай хүзүүний ороолт авах дуртай, бусдад өгөх дуртай. Тийм төрлийн хүмүүс ерөнхийдөө бол үхрийн ордны манталттай хүмүүс байдаг. Ирч вэ, эмч вэ маш их хүзүү хэсгийг гойдог. За үхрийн ордны манталттай залуучууд маань маш их зангаа зүүдэг. Торгон зангаа, тийм материал сайтай зангаа, үнэтэй зангаануудаар өөрийгөө маш их гойдог. Үхрийн ордны манталттай хүмүүс байдаг байна. За үхрийн орд маань зан аашны хувьд ерөнхийдөө бол маш зөрүүд хүмүүс байдаг. Олон нийтийн газар байх маш дуртай. Олон нийттэй харьцаж гадуур дотроо явах маш дуртай. Тэгээд зан аашны хувьд маш юм өөрийгөө илэрхийлсэн зан амбицтай, тийм нууцлаг биш боловч хинч харсан одоо үхрийн ордны манталттай хүмүүсийг бол маш үн цэнтэй өөрийгөө авч явдаг. Учираас үнэлэх, дүгнэх тал дээр бол үхрийн ордны манталттай хүмүүс маань тодорхой хэмжээнд байр суурь өндөртэй хүмүүс байдаг нийгэмд. За тэгээд
хоолоо одоо хэсгээ маш сайн гоёдог. Дээрээс нь бие физиологийн хувьд тийм нэг эмхтэй үхрийн ордных маань юм бахим юм шиг тийм гуайлаг боловч хөдөлгөөн үед одоо алхаа гიშгэ жоохон муутай одоо маш гоё бие хаатай боловч жоохон болохтуу алхаатай гэх юм уу нэг тийм болохтуу хөдөлгөөнийг бас маш их гаргадаг. За тэгээд үхрийн ордны мандалттай одоо хүмүүс маань нэлээд зөрүүд учраас хэр баргийн одоо хүмүүстэй одоо ярилцахад амархан одоо үзэл бодол нийлдэггүй. Ихэвчлэн хүний яриаг сонссон боловч өөрийнхоороо дүгнэлтээ гаргаж чаддаг. За тэгээд өөрийнхөө бас үнэлсэн дүгнснээр бас амьдралд маш их ханддаг төрлийн хүмүүс байдаг. За гэр бүлийн хувьд бол энэ хүмүүс маань гэр бүлдээ маш тийм үүрэг ролтой хүмүүс болдог. Эмэгтэй үхрийн ордны мандалттай бүсгүйчүүд маань жишээлбэл энэ хүний хувьд аав нь хамгийн том чухал нөлөөг амьдралд нь үзүүлсэн байдаг учраас энэ хүмүүс амьдралдаа яваандаа одоо өөрөө ар гэр зохиогоод хүнтэй суугаа явлаа гэхэд илүү одоо гэртээ манлайлж илүү санхүүгийн байдлыг хатгадаг, илүү гэртээ одоо үнцэнтэй нөхөртэй одоо байлаа гэхэд илүү шийдвэрүүдийг үхрийн ордны мандалттай бүсгүйчүүд маань гэртээ гаргадаг. Илүү гэртээ байр суурь эзлэх, одоо үнэтэй байр суурийг эзлэх төрлийн хүмүүс болдог. За эрэгтэй үхрийн ордных маань ч гэсэндээ ялгаагүй ерөнхийдөө гэртээ байр суурь дандаа энэ хүмүүс нэгт тавигддаг. Үнцэнтэй хүмүүс нь болж манлайлж өгдөг гэсэн үг. За харьцааны хувьд энэ хүмүүс маань өөрсдөө нэлээд зөрүүд, нэлээд өдөр тутмын амьдралын хөвшлээсээ бас холдож өгдөггүй. Бас нэлээд тийм газар бие махбодоор дэлхийгээр удирдуулдаг, газар бие махбодоор удирдуулдаг учраас энэ ордны хүмүүс маань өөртөө маш тийм эмзэг, мэдрэмтгий тийм ирчүүдийг юм уу, бүсгүйчүүдийг татдаг. За энэхүү хүмүүс маань маш тийм дур хүсэл өндөртэй, эсвэл тийм далд тийм мэдрэмж нь маш өндөр хөгжсөн хүмүүсийг өөртөө татдаг учраас гэр бүл болох хүмүүс нь маш мэдрэмжтэй, бас нарийн төрлийн ажлуудыг хийдэг. Нэг бол одоо нөхрүүд нь юм уу, эхнэрүүд нь одоо хагалгаа хийдэг ч гэдэг юм уу, тийм амьдралын тийм үхэл болон амьдралтай тийм тэмцсэн ажлуудыг хийдэг төрлийн тийм маш тийм дотоод сэтгэлийн хүч өндөртэй хүмүүстэй амьдралыг зохиох хандлага бас өндөртэй байдаг. За карьерийн хувьд энэхүү хүмүүс маань маш их тийм бусдыг гэсэн сэтгэлтэй байдаг учраас олон нийтийг хамарсан ажлыг хийх, богино ажил хийх сэтгэл зүрх нь бол байнгын цохилж байдаг учраас карьер нь бол тодорхой хэмжээнд тийм олон нийтийг хамарсан зүйлсүүдийг хийх бас боломжтой. Нөгөө талаараа энэхүү хүмүүс маань илүү төвшингүй технологитой харьцах сонирхол өндөртэй байдаг учраас иймэрхүү технологи талын зүйлсүүдийг судалдаг инженерүүд ч байх бүрэн боломжтой байдаг байх нь байна. Ерөнхийдөө бол үхрийн ордны мандалттай хүмүүсийн маань одоо гадаад үзмжин дээр нэмжлэхэд тийм нүдний хувьд нүдний өнгө нь маш тийм бор хар нүд бол одоо зохилдог. Дээрэс нь үсний хувьд бас тийм бараан өнгийн үснүүдтэй байх. Цайвар биш нэлээд хар бараан өнгийн үснүүдийг илүү өөртөө агуулж өгдөг. Тийм учраас энэхүү одоо хүмүүс маань маш тийм гоё үстэй, үс нь ийм хөвсгөр биш юм тодорхой хэмжээнд долгионтой боловч ийм үс нь бүдүүн ширхэгтэй, өргөн ширхэгтэй. Тэгээд ийм бараан ийм хар бараан суурьтай. Нүд нь ийм маш том ийм wide гэж хэлдэг юм том ийм нээлттэй нүдтэй ба одоо тийм гоё хар суурьтай, хар хүрэн суурьтай нүдний өнгөтэй. Одоо иймэрхүү хүмүүс байдаг байх нь байна.